Орон талааны цаг аж байгаатай холбогдуулан нийслэлийн чиглэлд өргөх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлж байна. Нийт төрийн дүүргийн сургууль цэцэрлэг ногоон байгууламжийн өөрийн зурагтай төлөвлөгөөтэй болж түүнийгээ батлуулж, мөрдөн шинээр мод бутас сөг зүлэг тавьж, ургуулж, арчлан хамгаалах тодорхой үр дүнд хүрч байна. Тодорхойлбол 12 дахь сургууль 2013 онд нийслэлийн шилдэг ногоон байгууламжтай сургуулиар шалгаж байсан түүхтэй. Өнөөдөр тус сургуулийн цэник услага эхэлж байна. Энэ сургуулийн орчин ногоон байгаа бодлоо нь зөвхөн сургуулийн сурагчд биш. Ерөөсөө энэ 15 16 дугаар хороо энэ гэр хорооллын дотор бас цэвэр агаарыг бий болгох. За манай сургуулийн орчноос санаа аваад манай энэ иргэн тойрны хүмүүсүүд бас их хашаа хороондоо мод тарих их хичээдэг болсон. За хүүхдүүд ч гэсэн өөрсдийнхөө ногоон байгууламжийг маш их хамгаалдаг. Тэгэхэд одоо өнөөдөр юм байна ингээд урагч тэр үнэхээр сайхан бид нар өөрсдийнхөө ургуулад ийм сайхан болцсноор одоо хараад үнэхээр сайхан баяртай байдаг. Дүүргийн хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Энэ хүрээнд 16 дугаар хорог Дэнжимэгтэй холбосон чулуун замын ажил хийгдэж эхэллээ. За энэ бол бас олон жил одоо бас манай иргэдийн хүсэлт, иргэдийн одоо бас хүсэн хүлээжсэн ийм одоо зам өнөөдөр эхэлж байна. За энэ бол Дэнжимэг руу одоо холбоход 1.4 км ийм зам байгаа. За энийг бид нар дүүргийнхаа төсвөөр одоо эхлүүлж байна. За энэ бол одоо бас хамгийн сүүлийн үеийн Улаанбаатар хотод хийгдэж байгаа ийм чулуун зам байгаа. Чулуун зам. Тэгээд одоо явган хүний замтай. Энийг бид нар манай дүүрэг бол бас дүүргийнхаа төсвөөр энэ хоо чиглэлийнхаа томоохон гудамжнуудад өнгөрсөн жилээс эхэлж хийсэн. Тухайлх юм бол Чингэлтэй хайлаастай холбосон чулуун зам хийлээ. За мөн одоо энэ урдуур 13 дугаар хороо, 12 дугаар хороо хуучин та нарын энэ Нарантуул 2 гэж байгаа. Энэгээр бол бид нар чулуун замаар ингэж холбосон байгаа. За энэ удаа бол энэ хаан банкны уул зурагтгийн нэг. За энийг бол энэ гахаан байдлуу холбох энэ ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Ийм гоё зам тавьж чад ёстой хязгааргүй ярьтай байна. Энийг л одоо бидний одоо ганц хүсэн хүлээс юм да. Их олон жил одоо яригдчихсан биелэхгүй байсан. Энэ жил биелээ. Энэ манай хороомороо энэ энерги юу их гоё засагч байгаа. Тэгэд одоо энэ зам ингээд гүйцсэн бол одоо бид бүхэнд манайхан одоо энэ гудамжаар явдаг энэ карик ашигтай энэ одоо ерөөсө явган хүнчсэн нэгээр явах машин явах энэ нарийн гудамж шороод тоос үнэхээр хэцүү байсан. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын нэг нь 3 давхар өрхийн эмнэлэг юм. Энэхүү өрхийн эмнэлэг ашиглалтанд орсноор гэр хорооллын айл өрхөд эмнэлгийн тусламж үйлчлэгэнд бүрэн хамрагдах боломжтой бүрдэж байна. Мөн дүүргийн иргэдийн төлөвлөлтийн хурлын дараа гэр хорооллын бизнес эрхлэж байгаа жижигдэнд үйлдвэрлэлд танилцсан байна. Бичил бизнес эрхлэгчид бизнес инкубатор төвд хамрагснаар өөрсдийн бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Тэгээ манай дүүргээс их дэмждэгтэй. Бид нэр сүүлийн 1 жил холбоотой ажиллаж байна. Өмнө нь бол энийг мэддэггүй байсан. Тэгээд энийг нөгөө дүүргийн дагуу судалж үзээд яасан чинь бид төв гэж байдаг гэж сонсоо. Тэгээд тэнд очиод яасан чинь тэнд хамаагүй илүү байта. Сургалтанд бид нарыг хамруулж байна. Ажилчид тэгээд яхад ажилчдыг хаанаас олох вэ? Тэр болгоно бид нарт хайж болоод өгч байна. Тэгээд гадуур зарах тийм үзэсгэлэн бодлоонд бид нарт нэг тийм юу ажиллаж өгч байна. Манай бүх 16 гаруй мянган өрхөд Улаанбаатар хэмтэл улс жишг өрхийн эмнэлэг баригдаж үйл ажиллагаанд энэ онд хагас жилд орно гэж маш их баяртай хүлээж авч байгаа. Би өөрөө эмнэлгийн мэргэжил хөө. Өрхийн эмнэлэг бас хайрцангуй ачаал ихтэй байдаг. Одоо энэний ачаал багасна, халдварт өгсөн багасна, хүмүүс ирж үйлчлүүлэх үйлчлэгээ сар хүрээ нэмэгдэнэ гэж баяртай байна. Ийхүү дүүргийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Гэр хороол ихтэй Чингэлтэй дүүргийн хувьд өрхийн бизнес эрхлэлийг дэмжих чиглэлээр дүүргийн удирдлагууд анхаарч байгаагаа энэ үеэр мэдгдлээ.